Дараагийн мэдээг танилцуулъя. Өнгөрсөн 1-р сард Бүгд найрамд Солонгос улс нохооны махыг хориглох тухай хууль тогтоомж баталсан. За парламент бол нохоо үржүүлэх, нядлах, түгээх, хоол хүнсэнд хэрэглэхийг хориглосон нохооны махыг хориглох тухай хуулийг баталсан. 2027 оны 2-р сард бол энэ хууль бүрэн байдлаар бол хэрэгжин. За үүнээс өмнө хэрэгжилтэнд бэлдэх зорилгоор 3 жилийн хугацаа өгсөн. Гэтэл энэхүү 3 жилийн хугацаа дуусгаад 1 жил хүрэхгүй хугацаа үлдсэн учраас Солонгос даяар нохоо мах бэлтгэн түгээгчд болон рестораны эзэд хамтран хууль эрх зүйн арга хэмжээ авахар зэхэж байгаа юм байна. Үндэсний нохооны махны холбоо эх сард орон нутгийн засаг захиргааны 50 гаруй байгууллагын эсрэг захиргааны нэгэмжил гаргахаар төлөвлөж байгаа. Үүнд ойролцоогоор 400 орчим төлөөлөл бол багтаж байгаа юм байна. За нэхэмжилт оролцогчид нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 4400 холбогдох бизнесийн 10 орчим хувийг төлөөлж байгаа юм байна. Холбооны албан тушаалтнуудын хэлснээр хангалттай нөхөн төлбөр олохыг удаа дараа засгийн газраас шаардсан боловч засгийн газар дорвитой арга хэмжээ авахгүй байгаа учраас энэхүү нэхэмжил гаргах шийдвэрт хүрсэн байгаа юм байна. За салбарын оролцогч талуудыг хэлж байгаагаар нохооны фермийн эзэдүүдтэй харьцуулахад эдгээр бусад салбарын оролцогчдод шударга бусаар хандсан гэж засгийн газраас үзэж байгаа. За хөдөө аж ахуй болон хүнс хөдөө аж ахуйн яамны зүгээс өнгөрсөн 9-р сард нохоо махыг хориглох замын зургийг баталсан. За ингээд энэ бизнесээсээ сайн дураараа татгалцсан фермийн эзэдэд нохоо тус бүрт 600 мянган воны татаас олгох санал болгож байсан. За мөн өмнө нь бизнесээ хаасан хүмүүс үүнээс илүү их авах боломжтой нөхцөлийг бүрдүүлсэн байсан юм байна. Өнгөрсөн жилийн хугацаанд бүртгэлтэй нохоо фермийн 70 орчим хувь буюу 1537 фермийн 1072 нь үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон байгаа юм байна. За гэтэл нохоо мах бэлтгэж түүнийг түгээдэг рестораны эзэд олгох нөхөн төлбөр нь түүнтэй харьцуулахад харьцангуй бага. За ихэвчлэн бэлэн бус байдлаар эдгээр хүмүүст дэмжлэг үзүүлж байгаа нь шударга бус хандсан хэрэг болж байна. За засгийн газраас бизнесээ хаахт нь зөвлөгөө өгөх, тэмдэг тэмдэглэгийг нүүлэхт нь туслах, эсвэл солихт нь хэсэгчлэн дэмжлэг үзүүлэх. За одоо байгаа бизнесийнхаа үйл ажиллагааг жижиг бизнесийг дэмжих хөтөлбөрүүдээр дамжуулж өөрчлөх, за мөн шинэ ажлын байр хайхад нь зориулах ийм урамшууллуудыг бол олгож байгаа. За энэ нь бол хангалттай биш гэж нохоо мах бэлтгэж тараад түгээдэг за мөн рестораны эзэд үзэж байгаа юм байна. За хүнс болон эмийн аюулгүй байдлын яам цэсээ солих хүсэлтэй хүмүүс зориулж хаягийн болон цэсийн самбараа өөрчлөлт нь 2.5 сая воныг олгосон. Гэвч бол салбарын тоо баримтаас харахад энэ хэмжээ нь шаардлагатай хэмжээнээс хамаагүй бага байгаа. Төсвийн зөрүүтэй байдлыг бий болгосон явдал нь бизнес эрхлэгчдэд ялгаатай хандсныг харуулж байгаа. Хөдөө аж ахуйн яам энэ жил нохоон фермүүдийг хаах байгууламжийг нь бүтцийн өөрчлөлтөнд оруулахад 70 тэрбум гаруй воныг хуваарлсан. Харин хүнсний аюулгүй байдлын яам жижиг бизнесийг дэмжихэд ердөө 3.9 тэрбум вон төсвөлсөн байгаа нь төсвийн харьцангуй ялгаатай байдлыг харуулж байна. За 2019 онд хэрэгжүүлсэн Пусоны Гупо захыг бол тухайн үедээ дахин төлбөрлөлтийн хөтөлбөр хэрэгжүүлж байсан. За энэ үеэр бол иргэдийг нөхөн төлбөр олгож байсан энэ схемийг бол нохооны мах бэлтгэн нийлүүлж байгаа хүмүүс болон рестораны эзэдэд санал болгох ёстой гэж тэд үзэж байгаа юм байна. За илүү өргөн хүрээтэй нөхөн төлбөр авах боломжтой гэж идэвхтнүүд үзэж байгаа. За энэхүү хөтөлбөрөөс өмнөх хэрэгжсэн Пусоны Гупо захтай холбоотой хөтөлбөр нь 2 жил хүртэлх хугацаанд тухайн захад ажиллаж байсан бизнес эрхлэгчдэд 2 жил хүртэлх хугацааны амжиргааны дэмжлэг, за шинэ арилжааны талбай олоход нь бол туслах, за захыг татан буулгах үед нь худалдаалагчдад түрээсийн хөнгөлт үзүүлж байсан. Тэгэхээр энэ хөнгөлтийг бол авахыг хүсэж байгаа юм байна. За мөн үндэсний нохоо махны холбооноос шүүхийн нэхэмжлийн төлгөө гаргаж байгаа. За үүнээс болоод бол энэ нохоо махыг хориглохтой холбоотой олон хүний амжиргаа бол золиослогдож амьдрах боломжгүй болж байгаа учраас түрөөс ийхүү нөхөн төлбөрийг хангалттай хэмжээнд олгох ёстой гэж үзэж байгаа юм байна. За ийхүү Солонгосын ард иргэдийн хүнсний хэрэглээнд нохоо махыг хэрэглэхгүй болсон гол шалтгаан нь бол олон нийтийн сэтгэлгээ өөрчлөгдөж, за мөн дэлхийн нийтээр бас нохоо махыг хэрэглэдэг явдал нь хүнлэг бус ийм байдал, суртахуунгүй байдал гэж үзэж байгаа учраас ийхүү бас хэрэглээ болон энэ чиглэлийн үйлдвэр үйл ажиллагааныхаа зогсоох ийм шийдвэрт бол Солонгос үрж хууль төсөл бол баталж байгаа. За харамсалтай нь хуулийн хэрэгжилттэй холбоотой асуудлууд гарсаар байгаа юм байна. Баярлалаа, та бүхэнд гадаад мэдээ танилцууллаа.